Онгарсаар буян тухайдах хэлийн боомтод иргэд зорчигчдын санаатай болон санамсаргүйгээр үлдсэн 30 гаруй зөрчил бүртгэгдэжээ. Санаатай гэдэг нь иргэд гар тээшэндээ хувийн хэрэглээний зориулалттай гэж мэдүүлэн зөвшөөрөгдөх хэмжээнээс их элдв эм эмнэлгийн хэрэгслүүд оруулж ирдэг байна. Энэ тохиолдлууд дээрх зөрчлүүдэд зөнхөлжээ. Жишээлбэл 2019 оны 4-р сарын 15-ны өдөр Сөүл Улаанбаатарын чиглэлийн онгоцны зорчигчийн тээшнээс Синдел 12 хайрцаг, витамин С тариа 12 хайрцаг, лютеин 600 мг 12 хайрцаг эмнэлгийн хэрэгслийн зөрчлийг илрүүлжээ. Хувийн хэрэглээ гэдэг маань одоо 7 хоногийн аялын хугацаанд хэрэглэх ийм бэлтгэлүүд ордог байна. Ихэвчлэн ерөнхийдөө Солонгос улсаас тарилга мөн янз бүрийн байдлын ботоксууд тийм ээ хандив тусламжаар бас ийм хэрэгслүүд хаяа шишийн зөрчилтэй юм уу эсвэл улсын бүртгэл бүртгэгдээгүй ийм одоо био бэлтгэлүүд биологийн бүтээгдэхүүнүүд дээр хэлээр нэвтрүүлж байна л та. Тэгэхээр эдгээр нь болохоор одоо энэ зөрчлийн тухай хуулиараа ерөнхийдөө нэлээд өндөр юутайгаа арга хэмжээтэй байгаа. За мөн иргэдийн дунд гаргаж байгаа дийлэнх зөрчлүүдийн нэг нь манай улсын иргэд гадаад улсаар нэг зоригтой гар тээшэндээ зөвшөөрөгдөх хэмжээнээс их түүхийн мах экспортлох зөрчлүүд гарч байгаа юм байна. Тухайн зөрчилд зөрчлийн хуулиар хариуцлага хүлээлгдэг байна. За мөн тухайн махандаа экспортын гэрчлэгийг аваагүй бол эрүүгийн хэрэгч үүсэх тохиолдол гардаг байна. Ихэвчлэн экспортын чиглэлд илэрж байгаа зөрчил бол малын махан бүтээгдэхүүн одоо гадагшаа орнд руу явж байгаа Монгол улсын зорчигчид авч явах тохиолдол илэрдэг. Энэ бол заавалжгүй мал эмнэлэг ариун цэврийн гэрчлэгээтэй байх ёстой. Тэгэхээр хувийн хэрэглээний маханд нийслэлийн мэргэжлийн халтын газраас мал эмнэлэг ариун цэврийн гэрчлэгээ олгогдож байгаа. Хувийн хэрэглээ гэдгийг ямар хэмжээнд үзэх вэ гэвэл 5 кг доторх махан бүтээгдэхүүнийг хувийн хэрэглээ гэж үзнэ. Хуулинд бол хувийн хэрэглээ тэдэн кг мах гэж заасан юм бол байхгүй. Засгийн газрын 173 гэдэг тогтоол байгаа. Тэр тогтоолоор хувийн хэрэглээний гэдэг нэг 5 кг дотор гэж заасан байгаа. Мэргэжлийн хэлтийн байгууллагаас хувийн хэрэглээнд хяналт тавих шалгалтыг хийхдээ зорчигчийн хувийн хэрэглээнд гэх нэрээр импортоор орж ирж байгаа эмнэлгийн хэрэгсэлд иргэдээс тухайн эмнэлгийн хэрэгслийг өөрөө хэрэглэдэг гэсэн эмчийн магадлалыг нэгтэлдэг байна. Хэрэв эмчийн магадлалгүй бол нэвтрүүлэхийг хориглодог байна. Харин гадагш экспортын чиглэлд иргэд түүхийн мах гар тээшэндээ тээвэрлэж байгаа тохиолдолд 1 кг ч гэлтгүй махны экспортын гэрчлэгийг шаардаж байгааг анхаарууллаа.